Тагнуулын ерөнхий газрын дараагасан хурцын хууль бус үйлдэлүүдийн талаар нээлттэй сонсгол хийсэн гишүүд дүгнэлтээ аль биесээр гаргажээ. Дүгнэлтэд дурдсныг харуул албан тушаалаа ашиглан нэг хүнд агтахаар олон гэмтэргүүдийг үйлдэж байсан харагдахаар байна. Талигаас Дамирингийн инх батыг хулгайлсан хэрэг нь одоо ултал Европын холбооны улсад хаагдаагүй байгааг орхиод бусад эргүүдийн талаар товчлон дурдвал зэлэм компани гүйцэтгэх захирал төрд ямар нэгэн албан тушаал эрхэлдэггүй эргэн Батэрээдүг албан тушаалаа ашиглан авилга авсан гэх зохиомол эргээр 5 жил 1 сар шоронд ял идэлүүлсэн. Хам богд Кашмир компани захирал ганц эсхийг ах トゥ 13 хүний хамтаар бүтэн 2 жил шалгаж дарамтлан тарчлаасан. Өөрийнх нь сарнах компанид ноогдох хууль ёсны татварыг төлөвлөх гэлээ гэж Баянгол дүүргийн татварын элчийн дарга инхтийг зохиомол эрэг дунган Цэвэр агаар сангийн хэрэгж шалгагдаж байсан Алтан туяа гэгч байцаагчаар 50 сая төгрөгийн дүгнэлт гаргуулан 7 жил 6 сарын ялыг чанга дэглэмтэй хорхож идэлүүлэхээр шийтгэж хэлмэгдүүлсэн. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн элчийн даргасан жаргалыг инх батаас авилга авсан хэмээх хэрэгээр хэлмэгдүүлсэн. Тагнуулын ерөнхий газрын сөрөг тагнуулын газрын даргасан цогтбаатрыг хувийн өс хонзонгоор хэлс хэрэгт гүтгэн хэлмэгдүүлсэн гэх хэрэгүүдийг үйлдэжээ хэмээн дурдсан байна. Энэхүү цогтбаатрын холбогдсон төрийн нууц задруулсан хэмээх хэргийг дурдвал Тагнуулын ерөнхий газарт нэгэн иргэнээс ерөнхийлөгч захаагүй элбэгдорж гадаад хэргийн сайд асан пүрэвсрэнаар бүгдээр Солонгос улсын иргэнээс 360 мянган Америк доллар авсан хэмээн өргөдөл ирснийг нь харьяалын дагуу авилгатай тэмцэх газар шилжүүлсэнийг төрийн нууц задруулсан хэмээн эрүүгийн хэрэг үүсэх шалтгаан болгожээ. Элбэгдорж болон гадаад хэргийн сайд авилга авсан нь хурцын хувьд төрийн нууцад хамааруулах хэрэг бололтой. Цааш нь Монгол улсад томилогдсон ажиллаж байхдаа хууль бус тамхины 8 хийж байгаад хөөгдөж байсан. Мөн Сөүл дэх Мятын төлөөлөгчөөр ажиллаж байхдаа хувийнхаа бараг Мятын онгоцоор тээвэрлэж байсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр тусгай албаны ажилтныханд гадаадын иргэнийг нэр дэвшигч Ганбаатарын гэрт оруулж зохион байгуулалтаагаар хандив өгүүлэн түүнийг олон нийтийн сүлжээгээр цацсан. Эрэгүү хилийн 14/9/19-ийн 4-р зүйлийг зөрчин төрийн эрхийг хууль бусаар авахыг оролцсон гэх үндэслэлтэй байна хэмээгээд хамгийн сүүлд Монгол улсын шадар сайд хөрөсөв. Эргэн Баатар нарын яриаг тусгай чагнаг төхөөрөмжөөр чагнаж бичлэг хийн олон нийтийн сүлжээ хэвлэл мэдээллийн хэрэгслэр цацсан албан тушаалаа ашиглан прокурорын зөвшөөрлөгөөр гүйцэтгэх ажиллагааны хуулийг зөрчсөн байна хэмээн үзжээ. Тоомлон дурдвас ийм байна. За цааш нь мэдээж зоргийн хэрэг, Эрдэнэтийн 49% хэрэг гэх мэт дуйлаанууд нэмэгдэнэ. Цаашдаа хэрэгүүд нэмэгдэх биз. Ерөнхийдөө ийм л дуйлааны эзнийг Сөүл 4 жилийн хугацаатай амраахаар явуулсан болж таарад байна.